ямар сайхан дараагаас асууж байна. Энэ эц бүртгэдэг төлөөлөгчтэй болцсон юм уу? Би нэг ч хурал таслаагүй ш. Нэг ч хурал таслаагүй ш. Би өөр зориуд хэлсэн. Чөлөө авсан юм аа. Дэгийн дагуу чөлөө авсан гэж хэлсэн шүү дээ. Хэлсэн үг хэлэх үгний өмнөөс би бол тэрийг хариулахгүй. Хурлын эртцийг хурал ажлын алба бүртгэж байгаа. Өвчтөө чөлөөтөө албан томилолтоо гэж төлөөлөгчд бас би тэр асуудлыг бол бид дөрвөн ч хэлсэн. Ер нь энэс цаашаа бол хурлын эртц хурал дээр хин ирж байгаа, хин ирэхгүй байгаа юм. Албан томилолттой мó асуудалтай мó эсвэл албаар ирэхгүй байгаа мó гэдгийг нь бол бид бас ялгаж салгадаг тийм зарчмыг тогтоох ёстой гэж бодож байгаа. Тэр бусад асуудлаар бол одоо та бүхэн хоорондоо ялангуяа манай нийслэлийг удирдах байсан улс төрийн дадлаг туршлагатай бас ийм удирдлагууд өмнөхс нь ч бай, одоо ч бай хязгаарч байсан бай уулзалдаж ажил хэргийн журмаар нөхөр ёсоор илүү бүтээлч байх тал дээр өөрсдөө анхаарах хэрэгтэй. Энд бол одоо гендэж бий, гоондооч бий гэдэг шиг аль нь орж ирээд бие биенлүүгээ одоо утга учиргүй үг чулуудах шаардлага байхгүй. Хэрвээ бодлого тодорхойлдог байгууллага юм бол иргэдийн урал бодлогоо тодорхойлох чиглэлээр судалгаа тооцоо үндэслэл зарчим дээр ярих хэрэгтэй. Тэрнээс энэ бол бие биенрүүгээ дайрдаг давшилдаг эрүүлийн байгууллага танхим биш ээ. Би зүгээр нэг тусгаалаа хэлмээр байгаа. Энэ хоёр ялангуяа одоо бас Батүл төлөөлөгч өмнө одоо хотын дарга гар ажиллаж байсан, Батүл дарга. За тэгээд өөр энэ хурлын дарга нар хинч байсан. Энэ нийслэлийн асуудал гэдэг бол нэг хүний асуудал биш. Энд сууж байгаа хурлын 45 төлөөлөгчдийн ч асуудал биш. Гараад бид бүгдээрээ энэ гудамжинд алхтан Монгол улсын Улаанбаатар хотын иргэн өнөөдөр ч энд иргэж сууж байгаа. Тийм учраас болж байгаа болохгүй асуудал байвал уулзалдаад шийдлээ гаргаад энэ хурал дээр орж ирээд бид ингэж одоо шийдэх шаардлагатай байна гэдэг асуудлуудаа яриул одоо илүү бид бүтээлч байна. Ингэж суугаад бид бие биенрүүгээ дайр давшлаад улс төржөө тэр энэ нам гээд явж сонгуулийн 4 жилийн хугацаанд юм хийж чадвал иргэний хувьд бид бүгдээрээ хожно, хийж чадахгүй бол бүгд хохирно. Энэ зарчмаа баримтж хэдүүлээ ажиллах нь зүйтэй гэж бодож байгаа учраас энийг аль аль талдаа бодоороо. За ингээд баяр хүү төлөөлөгч. За